Хэрв та тус зохиолыг бүтэн хувилбараар уншихыг хүсвэл доорх линкээр холбогдоор. Салаа зам. Зохиолыг хүчсэн Пейлиш. Дуу оруулсан хэн нэг. Төгсгөлийн 5 дугаар хэсэг. Намрын налгар өдрүүд иржээ. Тэр хоёр өглөө эртлэн босож ширээ засаж байлаа. 7 хоногийн өмнө алдарт түүнд чамайг аав ээжтэйгээ танилцуулна гэж хэлжээ. Өглөөнөөс өд болтолд ширээг идээ ундаагаар дүүргэцгээв. Жигэр жимс ундаа ус зэрэгт цөм харагдана. Совд хийсэн төмсний салаатаа тавглаж алдар бууз жигнэх зэргээр тус тусдаа тунзаавгүй. Алдар тэгж хэлснийхээ маргаашнаас аав жоохон харьцах төвхтэй хүн шүү. Ингээс тэгс хийгээд л амийг нь дагуулад байгаарэ. Тэгэхгүй бол бөө хэрүүл болж магадгүй шүү гэж аавынхаа тухай энд давцаар байгаа билээ. Совд тэгих бүртэн толгой дөхөд айхтар хэцүү хүн байх нэ гэж бодон өнгөрдөг. Алдар харин ээжийнхээ тухай харин манай ээж бол ястай мундаг хүн шүү. Намайг өдий зэрэгтэй хүн болгосон юм шүү дээ. Намайг шүлэг дуртай болоход хамгийн их нөлөөлж надад дандаа ном авч өгдөг байсан гэж нүүрэндээ нэмсэглэлтэйгээр хэлж байжээ. Совд за тэгвэл ээжд нь л таалагдах гэж хичээх хэрэгтэй гэж тэр үедээ бодсон юм. Алдрын утас дуугарлаа. Тэр энэ аав байна гэж хэлснээ утсаа авав. Утасны санаас туулдах яриаг алдар сонсоод зөв. Одоо наа чи нэг тоглоомын талбай байгаа. Үгүй аав, тоглоомын талбай гэдэг чинь. За би өөрөө л гарахаас гэд совдод хандан наад хоёр чи олохгүй юм шиг байна. Би дагуулад ороод ирье. Хэмээн гэрээс гарав. Төвний хүлэг зүрээс совд салаадныхаа амтыг дахин шалган буусны цагаа харж байлаа. Зүрх нь тун чиг хурдан цоглоно. Гэхдээ алдар хажууд байгаа шүү дээ. Гэх бодол жигтэйхэн тайван болгож байв. Бууз гаргах цаг болжээ. Одоо орж ирэх болж байгаа байхдаа тавгалжлаа. Айгүй бол нэлцэж магадгүй гэж өөртөө хэлээд буузаа гаргав. Хоёр жигнүр дүүрэн бууз байлаа. Дээд талын жигнүртэйг наван ширээн дээр тавиад бүгдийг нь тавглалаа. Доод талынхыг нь яг авч байтал хаалга хонгойх чимээ гарав. Совд ашгүй хурдан ороод ирлээ шүү. Хэмээн баярлаад жигнүртэй буузаа барьсаар ширээр үзүүллээ. За танилц манай аав ээж хоёр гэж алдар чанга дуугаар хэлсэнд совд тэсгэл алдан ширээн дээр жигнүртэй буузаа тавихаас өмнө эргээд харчихав. Тэр шууд жигнүр дүүрэн буузыг газар алдчихсан тэр. Совд нүдэндээ ч итгэсэнгүй. Ямар ч хөдөлгөөнгүй алдрын аав ээж хоёр руу ширтэж зогсно. Гаднаас орж ирсэн хүн Магна байлаа. Хажууд нь ганц удаа уулзаж байсан эхнэр нь зогсож байв. Газраар халуун буузнууд шороотой хотголтон хөглөрч шүүсэн гоожсон үзэгдэнэ. Совд жижигэнсэн хоолоогоор энэ таны аав ээж хоёр юм уу гэж арай ядан асуулаа. Тийм ээ. Та хэд би биенээ танд юм уу гэж хэлээд алдар гайхсан царай гаргав. Совдын гар нь салганаж байлаа. Гисэн ч үл хайхран ширээн дээрээс гар утсаа тэмтрэв. Гар утсан зүрхэн хэлбэртэй баримлын яг ард нь байв. Тэгэд тэр гар утсаа угц татан авахад өнөөгч жижиг баримл газар унаад хагарчхан тэрэ. Совд Магна болон түүний эхнэрээс нүрээ баг зэрэг нуухынцтай алгаараа даран гэрээс гарлаа. Магнан саяны охинтой чамайг хитцээч суулгахгүй шүү гэж орилох нь байраар нэг цуурайтав. Түүний ардаас төд удалгүй алдар гарч ирлээ. Орон сууцны хажууд байрлах 4 замын уулзраар яг гарах гэж байхад нь гараас нь натгаж амжив. Амьсгаагаа чадан ядан дарж байгаад "Хүү Совда, чи манай аавыг яаж танд юм бэ?" гэж асуулаа. Совд түн рүү эргэж хараад
Танай автай би хоёулаа салах ёстой. Химээснээ дахиж нэг ч үг хэлсэнгүй шууд цааш алхав. Алдар энэ үгийг сонсоод царай нь хувьсхийн өөрчлөгдлөө. Тэгээд яг зогсож буй газраас совдын ардаас гарсаар үлдэж хоцров. Түүний нүрэнд гуниг харуулсал үрээ засан нүднээс нь харамслын нулимс дусалж байлаа. Харин совд нэг ч эргэж харлгүй цааш өөрийнхөө үл мэдэх шин салаа замаар явж одов. Өглөө олжээ. Түүний хазранд нойтон зүйл мэдрэгдэхэд тэр шударлаа. Оюун санаанд дурсамжийн авдарнаас гарч ирж буйна энэ бололтой. Цаг руугаа харан одоо үзэсгэлэнгээ нэг цаг болж байгаа юм байна гэж өөртөө хэлээд машинаасаа буулаа. Үзэсгэлэнгийн хаалганы гадна очиод түлхүүрдэн онгойлгох гэж байтал ардаас нь сайн уу совда гэж хэлэх танил хоолой сонсогдов. Эргэж харуул алдар байлаа. Баг зэрэг жин нэмжээ. Бусдаар бол яг өмнөх шигээ харагдав. Гартаа нэг ном барьсан байв. Хөөе, сайн уу? Яасан хүн бэ? Гэсэн алдар. Би чамайг зургийн үзэсгэлэнгээ нээж байгааг мэдээд бичсэн номоо өгөхөөр ирлээ. Хэмээн түүнд номыг өглөө. Тэр хоёр шатны баруун тал байрлах сандал дээр сууцгаав. Элдвийг ярилцсаар 30 орчим минут өнгөрөөжээ. Ямар ч тач хоёулаа мөрөдөлтөд хүрсэн байх нэ гэж алдар баяртайгаар хэлснээ босож зогсоод за олон жилийн дараа уулзах сайхан байна. Баяртай. Хэмээгээд совдтай гар барин цааш яв. Нарны туяад тэдний ядам хуруунуудаа зүсэн хоёр өөр бүгжин дээр тусаж байлаа. Төгсөв.